Ард армийн 009 дугаар ангийн Жанжин штабын дарга Батөлзөө дэд хорондоо байсан. За энэ хүн бол Дүүрийн инхтер байгаа шүү. Дүүрийн инхтер. Лувсан Дүүрийн инхтер гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. За Лувсан Дүүрийн инхтер ард армийн 008 дугаар ангийн хорондоо цолтой Батөлзөө гээд тэр сайхан хүн бол миний ихрийн өрөөсөн Дүүрийн инхтер гээд хаан хүн байгаа шүү дээ. За энэ хаан хүн бол Чингис хааны ихэр хоёр адилхан хааны удамтай хаан хүмүүс байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгээ ард армийн 009 дугаар ангийн 1985 оны жагсаалын дарга эс зориг бол Дүүрийн Эрдэнэбат инхтер хоёрын хүүхэд байгаа гэдгийг мэдхэн зүйтэй. Ер нь бол аливаа юмыг нуугаад яах вэ? Сайн нууснаас муухан илчилсэн дээрээ гэж ардын зүрдсэн үгүй. Тэгээ одоо миний оюуханаар янз бүрийн үйл ажиллагаа явуулахыг бүр хүмүүсэнд тасн зогсоохыг хатуу шаардаж байна. Тийм учраас 1985, 1986, 1987, 1988 оны ард армийн 008 дугаар ангийн цэрэг офицерууд ахлагч нар маш сайн ойлгох хэрэгтэй гэдгийг дахин сануулж байгааг хүлээж аваарай. Монгол улсын армийн маршал Есмус Чингис хаан бол 1989 онд тодорч байсан Чингис хаан Дүүрийн Эрдэнэбат инхтер хоёроо гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дараа нь одоо Англи улсын хаан хоёулаа Англи улсын байгуулсан хоёр хааны түүхийг ил болох шаардлагатай хатуу анхааруулж байна. Яагаад тэгэхээр одоо бүртөө үүжингүүдийн хувь тавилан Англид байд юм а гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Батлгарын ууган цэцэг миний эхнэр бол мөн Америк нэгдсэн улсын Фрүнз гээд хүний хүүхэд. Тэгээд Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Рузвельтийн хүүхдээ гэдгийг маш сайн ойлгох нь дэлхийн хүмүүсийн бүх ард түмний мэдэх ёстой цорын ганц зүйлээ гэдгийг ойлгох нь зүйтэй. Хөнгөн усны ком гээд сургууль байгаа Улаанбаатар хотод. За энэ сургуульд Дүүрийн инхтер яваад 1985 онд ард армийн 008 дугаар ангийн нэгтгэлд байсан гэдгийг ойлгох нь зүйтэй. Миний охин Наран Туяа Гэрэл Туяа энэ гурав бол Дүүрийн Эрдэнэбатын хүүхдүүдээ гэж ойлгох нь зүйтэй. Наран Туяагийн байгуулсан гавьяа бол ард армийн 008 дугаар ангид их бий. Дүүрийн инхтер Батөлзөө дэд хорондоогийн хувьд бол маш их үйл ажиллагааг ард армийн 008 дугаар ангид хийсэн. 107-гийн ангийн захирагч бол нэгтгэлийн ангийн захирагч бол маршал Дүүрийн Эрдэнэбат гэж ойлгох нь зүйтэй. Энэ хүн бол Оросын холбооны улсын маршал Есмус Фрүнз байсан юм а гэдгийг ойлгох нь зүйтэй шүү. Тийм учраас манай ард армийн 008 дугаар ангид жолооч байсан бүх хүмүүсүүд Дүүрийн инхтер бол та нарын авга ах чинь гэж ойлгох нь зүйтэй. Зарим нь бол хүүхдүүд нь байгаа. Тийм учраас янз бүрийн үйл ажиллагаа явуулахаа бүр хүмүүсийн зогсоохыг л аав нь чин сэтгэлээсээ өөр хүүхдүүдээсээ хүсэж байгааг ойлгох нь зүйтэй.